За өдөр бүр аялье. Аялье маань 2 дугаар дугаар эхэлж байна. За бид нар явсаар хагаад Ариа валын сүм дээр өрөөд ирлээ. Тэрэлжийг. За ингээд самбар дээр хүүгийн харагдах нь. Гэвчлэн зүгээр маш олон хүүхтэй. Ийм замтай. Энэ замыг ингээд дагаад яваад ивэл ерөөдөө сүм за тэгээ үзүүрүүд ингээд аваа. Тэр зам нь тэр сүм дээр очиод ингээд баруун гар дэшээ иргээд бишээ тэр дээрээ байгаа гэсэн. Тэгээд тэр сүм төмдөр очих юм байна ирэхэд. Энэ зам нь явсараа байгаад. Гой том сүрлэг хадны доор. Байдаг гой сүм байна. Ариа валын сүм үстэй. За замаа дагсаар хагаад. За энэ дэг юм. Та сүм юу гэмбэ? Цагаан өгүн буюу урт наст 6 гинэ. За тийм. Нээл зураг юм шиг байна да бодвол. Гоё юм байна оо. За энэ дэг юм жижигхэн сүм байна. Бэлгийн чанд тэртээ хүргэхгүй үргэнэ. Бэлгийн юу гэсэн үг юм бэ? Бэлгийн чанд тэртээд хүргэхгүй үргэнэ. Энэ нэрээ савлд юм байна. Айгу эвгүй байна. Тэгээ айгу савлж байна. Айгу савлд юм байна. Дүүжин гүүр маань Ариа валын сүмийн гадаа аваад ирлээ. За Ариа валын сүм маань ингэ харагдаж байна. Заач үзхүү. Сүмийн гадаа энэ шатан 108 гинэ. 108 цагаан шат. 108 цагаан шат гэж шүү. Энэ сүмийг тойроод 8 хүрд байдаг. За тэгээд бас тэр хадан дээр байгаа. Эргүүлэх юм бол 8 дүнчүр маань унсантай тэмцдэг гинэ. За. Тэр хадан дээр байгаа Silver Монголын хамгийн том одоо тий тарин гинэ. Таринаар хийсэн үсэг гинэ. За сүм дээр өрөөд ирлээ.